За сайн байцгаана уу бүгдээ. Сайхан одоо ч намрын сар гарчлаа да. Сайхан намарцсааж байна. За одоо нөгөө намрын тарга бол тос юм. Эзэн хичээвэл мал түүнийг тогтооно гэдэг. Тэр самбууган бичсэн номон дээр байд юм бэлээ. Тэгээ би тэр өгүүлбэр дээр нь их анхаарал тавиад байгаа. Тэгэхээр яаж ийнө гэхээр намар малаа сайн таргалуулах хэрэгтэй. Тосон тарга, бахан тарга энтрийг бодолцох хэрэгтэй. Усан тарга агуулж болохгүй гэд бас тийм үг хэд таарсан. Тэгэхээр жоо уснаас л цугтаагаад энэ буруу ойлгоцсон байж магадгүй. Тэгээ юу вэ гэхээр намар болохоор одоо энэ чи өхөр мал жоохоо салхиорээд идэг тийм ээ. Салхитаад яваад идэг. Би ерөнхийдөө өглөөр тосоод ч юм уу орой морой ерөөсөө явуулахгүй байх. Аль болох ингээ ирээд аман дээр нь очиж ирж суугаал сайхан 1-2 цаг идүүлээд ингээ яваад хахаар арай жоохон тарган нийлээ авах юм уу гэж бодоод. Тарган мал тал бүрийн ашигтай, тарган хүн тал бүрийн яшигтай гэдэг. Тэр малаа нэг жоохон таргалуулж авъя та.